Сайн бацхан ихэн тариаланч ногоочтой та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Монгол Улсын засгийн газрын 2022 оны 118 дугаар тогтоолоор Атар дөрөв тариалангийн үндэсний хөтөлбөрийг хүрээнд хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор хүнсний ногооны тоон тутамд нь 100 мянган төгрөгийн урамшуул олох шийдвэрлэгдсэн байна. Энэхүү урамшуулал бол одоо хүнсний ногооны 12 төрлийн хүнсний ногоо хамрагдах юм. За үүнд байцаа, луун, улаан шар манжин, сонгон, саримс, өргөс тэмэх, чинжүү, за навчит ногоо зэрэг 12 төрлийн ногоо хүнсний ногооны урамшуулд хамрагдах юм. Урамшуулд хамрагдахын тулд ямар шаардлагыг тавих ёстой вэ гэвэл за тариаланч иргэн аж ахуй нэгж маань ие газар сегмент бүртгэлтэй тариалангийн нэгдсэн систем буюу Plant Map сегмент бүртгэлтэй. За өөрийнхөө одоо утасны дугаар болон эргээсийн дугаараар ие баримтад бүртгэлтэй байх гэсэн ийм шаардлагыг тавьж байгаа. Урамшууллын гол зорилго нь хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, нэр төрлийг тоо хэмжээг нэмэгдүүлэх ийм одоо том зорилгыг дагуулж байгаа.